Эмбүк төлөвлөж байна. Аламсын цав. Зохиолч Жим Болов. Өгүүлэгч Доржин Зоригтбаатар. Чөтгөрч эмгэн ба ойгүй жаама. Үлгэр түүх амьдралд хичнээн чухлыг нэгэнт ярьж эхэлснээс хойш чөтгөрч эмгэн ойгүй жаама хоёрыг тойрвол нүгэл болно. Сонин хожтой энэ хоёр хүн хоёулаа миний өвөг дээдс болоо. Манайхны дээд өвөгтэй хэтэрхий ойтой, ерөөсөө ой тогтоолтоор 0 1 хүн байжээ. Хочин чөтгөрч эмгэн ойгүй буюу ой санамж муутай жаама гэх. Ойгүй жаама бэр чадал сайтай өлчөр ир учраас түүнийг аян жинд авч явах хүн мундахгүй байжээ эхэндээ. Гэвч замын турш дууга хураадаг 5 үгний солиогүй амтан гээд голоод байх болж. Манай хүн ой муутайч гэсэн орлог сайтай нэгэн байжээ. Нутгийнхаа үлгэрч өвгөнд ижний өхөр амлаад 7 бор огтны түүхийг дахин хэлүүлж баймаачин бараг л бүтнээр нь цээжилжээ. Уг сүртээч юм биш. Эрт цагт бор огт нь байгаад жаахан тосолоод тэрийг булаалдаад нэгийг алчхдагч билүү нэг тийм богинохон 7-8-аас хэтрэхгүй өгүүлбэртэй түүх. Гэвч ойгүй жаамаад 7 үл мэдэгдэгчтэй тэгштгэл цээжээрээ бодхоос ч хэцүү байж их зүдэрч турж эдсэн гэдэг. Манай нутагт баянгүй хүн байгаагүй дотор ойгүй жаамагийн үлгэр тогтоосон түүхч бий даасан стори. Яриад өгчих үү? Тэг гисэн үү? Ойгүй жаамагийн явдал нутаг орныхоо түүхэнд ч орсон хэрэг. Чөтгөрч эмгэн гэгдэх элен цэмээ маань хуучилдагсан. Ягав ойгүй жаамаа үлгэр цээжилдэг хавар болсон явдал гэж ирээд л. Эмээ тэр хавар нэг их шуургатай өдөр аргал дүүж яваад том хөх таавуу хийсэж явахыг харжээ. Хөх таавуу айлын гадуур хийсэж өнгөрөх гэснээ ген тэргээд гэрлүүн орчихож гинэ. Иймэрхүү юмн дээр муу нэртэйгээр чөтгөрлөг хэлмэгддэг хойно эмээ маань тэгжил бодож. Хавар цагийн тамир муутай чөтгөрийг дарах юухан байхав ганц 2 тарны арал тонлогчхон гэж сэтгээд арга савра хээр хайчхаад гэрлүүг арайлгажээ. Харин намар цагийн тарга твэрэг гүйцсэн чөтгөрийг бол гүрэм хийж байж л номогддог байсан гэлцэх. Гэснээс зарим нэгний манайхан хүний муу дуртай амтэн гэж нүд үзүүрлдэг дээ. Тэрэн шиг элен цэмээ маань чөтгөрийн муу үзэх дуртай сонин хүн байжээ. Ингээд эмээ хэрхэн чөтгөрч болсон сториг ярихгүй бол энэ түүх цаашаа яв харахгүй болчлоо. Эмээ маань ер бусын ой санамжтай юмыг нэг сонсоод л тогтоодог гэдгээ их хожуу мэдснээс энэ түүх эхэлдэг. Яасан гэхээр ахлам молон бантхайн гавжийн дамжаа барихаар болж бүсгүй дүүгээрээ хэдэн сар тогоо бариулжээ. Эмээж хоолундыг бэлдээд бантхайч номоо уншаад л бэлдээд байж. Дамжаа барих гэдэг одоогийнхор бол буддын гүн ухааны докторантураа дуусгаж хамгаалах юм да. Сансан дээрээ хэлэхэд лам нар номоо уншихтаа нэг их тод биш ч хүнд дуулдахаар хэлж уншдаг гэдгийг сануулахгүй бол энэ түүх цаашаа явахгүй. Бантхай лам гавжийн дамжааныхаа урьдчилсан хамгаалалт дээр ном хаилцаж байлаа. Мэтгэлцэн юм да энэ бол. Сүмийн гол танхимд лам нараас гадна бантхайн улаан пен болсон сүсгтэн шавнар пэгдүүрэн. Ахлам гялалцтал ном хаилцаж байгаад банзарагч хэмээх адармаатай судраас хэтэрхий уртаар ишэлсэн биш гэнт гацаадагчээ. Ламын хэл нь амнаасаа ялгүй цухуугаастай 2 гар нэг хөл нь агаарт махигаастай яг киноны стоп кадр гэдэг пауз шиг болоод ёстой л нөгөө номын агаарт царцв гэж нь болж. Хэрвээ та буддын лам нарын философийн мэтгэлцэн буюу ном хаилцахыг харсан бол хэл ам гар хөл зэрэг ажиллаад кунфу энтер хийж байгаа итээс сарвалзаад байдаг да. Ер нь кунфуг Шавлын сүмийнхэн үүсгэсэн гэдэг дээ. Тэд нар эхэндээ зүгээр л ном хаилцсан онлын маргаан хийж угаад санаандгүй нэгнээ цохиод өвтгсөн хэрэг. Нөгөөх нь уурлаад хариу цогсон. Гэтэл эхнийх буцаагаад гөвшсөн байж таарна. Үүнийг харсан багш нь ном сурахгүй хэдэн хоолны савыг зүгээр тэжээж явахаар энийг ашиглаад зодооны урлаг болгож хөгжүүлье. Хоочвийн зам нар кунфугийн төлбөртэй курс дамжаа нэгээд сүм хийдийнхээ санг арвжуулна биз хэмээн сэтгсэн байх гэж бодогддог.
Хэл ам гар хөлн гэнт хээ агаарт ёр бусын байдлаар гацхыг харсан лам нар нийгэм болохоо байлаа гэдгийг анзаарсан бол сүсгтэн олон Бандхай багшийн үзүүлж буй номын шид хэмээн улам чихээр бишрэв. Гэтэл гурсан олны дундаас бүсгүй хүний хоолой цангинан банзарагчийн тарныг яг мартагдсан хэсгээс нь уншиж сая сэхэрсэн Бандхай номоо амжилттай үргэлжлүүлв. Сүсгтнүүд улам л залбирсаар харин лам нар ямар гэлэм эсвэл дар их манайд морилж баргийн хүн тогтоодгүй банзарагчийн адармаатай тарныг айлдав хэмээн сүслэх гайхах зэрэгцэв. Хууччул бардам бандаар банзарагчийн тарин уншуул бардам хөөхнээр бажгар дурдан оюул хэмээсээр ирснийг өнөө эренчингой хүртэл зохиол номдод дурдсан байдаг гэд бодчих. Гэтэл молон Бандхайн тогоочоор хагасчил ажилласан дүү хөөхн нь тарин сануулсан байж таарлаа. Тэр хүүхэн үнээс харгал түүхээс өөр эрдэмгүй гэж хошуу нутгаараа итгэсэн нь андуурлуулж. Гайхаж мэлэрсэн лам ах нь орой ирээд "Гү хаан чи банзарагчийн судар цээжлэв" хэмээн асуухад "Та чинь номоо уншиж байгаа нэнгээд цээжлэхээс аргагүй болтол амандаа гөвдөндөг үстэ. Өдөр шөнөгүй чихний чир болж байгаа имийг цээжлэхгүй гээд чи яах вүлээ" гэсэн гих. "Алив шалгана тэгвэл очир огтлогч судрыг уншаад орих. Би орой болгон л уншдаг да. Төвд нэрийг хэлээд та ямар монголоор унших биш. Дорж зод ба" гэж хэлж дуусаагүй байхад нь би инхүү сонссон юм. Тэр цагт бурхан багш Шравасти хотод ялгуугч ханхүүгийн цэцэрлэгт Анаатха Бяндатын номын хүрээлэнд гэдгээс эхлээд бурхан багшийн ууган шавнар ананд энтер гэдэл Буддагийн лекцүүдийг ингэж тогтоосон байхтаа гэмээр торлгүйгээр уншив гин. Гайхаж мэлэрсэн Бандхай баахан номын нэр зааж үзтэл өөрийнх нь мэддэг болгоныг дүү хүүхэн нь цээжээрээ уншлаа. "Чи сахил санваргүй жирийн бүсгүй хүн Бурхны номыг ингэж хамаагүй уншаад явж таарахгүй. Наан чинь багшаасаа тусгай зөвшөөрөл авч баймажин уншдаг нууц шившлэг хүртэл байна. Цаашид хүн амьтанд засал буйны журмаар уншиж хэрэггүй. Бясалгах, унших тусгай зөвшөөрөлтэй хүнийг даган тогтоосон болохоор өөрт чинь муу юм болохгүй биз. Энд наад олон номоо амьтны тусын тулд гэсэн сэтгэлээр зөвхөн өөрөө өөртөө уншиж яваарай" хэмээн загчээ. Бандхай ч буддын гүн ухааныг авж цолоо хамгаалж дүү хүүхэн нь гэртээ харснаар бүх юм бараг л дуусчээ. Баахан бөөнөр түүнийг их удган нутгийн сүсгтнүүд дараагийн хувилгаан болгон тодруулж залах гэсэн боловч ахаасаа хатуу заавар авсан тэрээр зөвшөөрсөнгүй. Гэтэл хавар газар гисэж элдэв хий юмны гүйдэл хөдлөх цагаар тэрнийг явдал болоогүй бол хэрэг явдал үнэхээр тэгсхийгээд дуусахаар байж. Эмээ малдаа явж угаад үдшийн бүрэн хийгээр яалтчгүй юм гүйдэг хонхор хэмээх чөтгөрийн гүйдлээрээ цуутай газраар явж таарчээ. Хээр дугалсан үнэгээ туугаад харж явтал нялх тугал нь явж өгөхгүй оройтсон байна. Тентхийн чөтгөрийн дуугарах байтугай гүйлтэх нь мэдэгддэг тийм аймаар газар. Хамаг юм чөтгөрөөс өөрөөс нь болсон байдгийм. Бүрэнхий дунд гэнт хий юм дуулдаж "Хой, энэ хүүхний морийг тушаад үзхүү" гэлцхэн дуулджээ. Манай нутгийн чөтгөр их хаттай. Хүн амьтныг зүгээр нэг хорлож өвдүүлж өвхүүлэхийн оронд элдвэр зугаагаа гаргах. Заавал нэг хачин юм бодож олоод хүнийг элдвлэж алийг алдуулж байж санаа намарна. Хорлож сүйд болохгүй ч тоглоом тохуун сүнс зайлуулж шогтөөхнө. Гэхдээ тоглоом даадаг хариу тохуурахдаг хүнийг бас хүнддэгдэг нарганч чөтгөрүүд гэж байгаа.